Деважингийн цэцэрлэг 11-р анги. Би ганцаараа буруу юм хийдэг юм шиг бодож байна уу? Энэ мөч төрөлчий ганцаараа хохирч нь уу? Өөрийнхөө алдааг мэдчихгүй юм аа. Би чиний энэ хэнэггүй зангаас бол салсан юм. Надаас болж сэтгэл чинь өвддөг гэсэн үү? Чи сая юнхууд гологдох хэсэг нь над хамаагүй. Гэхдээ л миний санаа зовсон юм. Мэдж байна уу? Тийм дээ. Болцгой, ингэх юм болий. Жинэ. нөгөө 저기 너를 보며 일부러 멀리 돌아갔던 익숙했던 길 단 한 번도 넘는 내가 될 거라 잠시라도 생각 못했어 Жинэна. хаалгаа онголголоо. 아무 일 없었듯이 기억하지 못하고 다 잊혀지겠지. Эмэгтэй хүн байж бэртүүл яах юм бэ? Аимшиггүй гэдэг нь. гинэт яагаад сайхан зан гаргаад ирлээ? Чүндэ золиг яасан мэдэгдэхгүй гуниглаа суугаад байх юм. Дунжуу холбооч барилгүй алга болчлоо. гинэт яагаад туслаад оноо гэж утсан юм аа? Эмэгтэй хүнтэй хамт ирэхт нь мэдсэн. Хүн яасан гэж зангаа тавих вэ? Та яагаад ингэж хэлээд байгаа? Дунжуу ямар гэж? 추천성이 어때서요? Гүй чи юу чилгүй ирэхгүй байгаа болохоор л тэгсэн. Яаралтай ажиллагаад ирэхгүй байгаа юм. 나오는 거지. Өнгөрсөн 1 сарын хугацаанд юу ч хэлгүйгээр алга болж ирснийг нь харсан гэж юу? Таныг Дунжуугийн талаар тэгж ярихад миний дург үрч чинь. Гүй чи. Гүй тэр Дунжуугийн талд орж байна гэж. ороод ирээ. Хар кофе уун үсттэй. Хар кофе ууцгаа. Эсэн чихэр алга. Чи хагас цаг гэртээ юу ч ярилгүй сууж байна. Тэнийг хүн шүү. Тайлбар хэлэхгүй мүү? Хэлээгүүд уучлаарай. Өөр. Хэлээгүй гэдгээсээ өөр зүйлээс уучлахгүй байхгүй гэж юу? Би чамайг салсан гэдгийг мэдэж байсан. Зүгээр л хэлчихгүй дээ. Тийм дээ. Би ч гэсэн хэлж чадахгүй байсан баг. Тийм ээ. Жинэна. Бүх харьцаагаа тасалчихсан уу? Өнгөрсөн амьдралч нөө гэж байна. Дайжгаа салчихсан уу? Байнга таны хүн шиг үл тоомсрологдоод байхаар сэтгэл өвдөг юм. Би яг хэлээгүй талаараа олон юм ярихыг хүсэхгүй байна. Чамайг мэдээд хэрэггүй гэж бодсон юм. Хуучин их нэртэй бус найздаа тусалж байсан бол Хан Дунжуу гэдэг хүн үнэхэр мундаг сайн хүн юм байна гэж хэлэх байсан баг. Даанч тэгж чадахгүй. Маш их уур хурж байна. Сэтгэл өвдөж байна.
Гэхдээ чамайг харахгүй чадахгүй болол та. 안 될 것 같아. Дунжуу, би чамд их сайн юм шиг байна. Юу болсон? Жиньон их ууралсан уу? Юу гэж байна? Юу сонирхлыг чинь татсан юм? Бидний сална гэж бодоо юу? Тэгээд яваад өгсөн болохоор санаа зовж бас буруутай юм шиг санагдсан. Чиний санааг зовоох зүйл болоог болохоор ордоо. Өнөөдөр ч гэсэн төрүүлж ирээд хүлээж байх шүү. Надад цаг байгаа штэ. Наадмын бэлтгэл ажил сайн явж байгаа юу? Тэгэлгүй яах вэ? Хүмүүсийн дунд ч гэсэн тэмцээн зохиох болно. Та ч гэсэн оролцоорой. Нэгдүгээр харинд орвол тусгай ирэхээр шагнана гэсэн. Тэгдэг юм билүү? Шагнал ав бол чамд өгнө. Надаас асуух юм байгаа хэрэггүй. 6 цагт зав гарна. Чамд зүгээр үү? Надад бол зүгээрээ. Миний байранд хүрээд ирээрээ. Би амттай юм хийж өгье. Ийний химиг бэлдээд байдаг эцэстээ наадам зохион байгуул чадах юм болов да. Яагаад тэр үү? Хаан дарга та хоёр шийдлээгээд юу хийх вдэ? Захирал болоод бусад дарга нар Энэ нарийн бичгээ. Чи тийм завтай байгаа юм уу? Гарч ажиллаа хий. Наадамд ямар нэг асуудал байгаа хэрэггүй. Тийм байхгүй. Би эдгээр материалтай танилцах ёстой болохоор чи ч гэсэн гар. аваа ингэ зүгээр орхиж болохгүй. Дүнжүү цолиг нутгийн ард иргэдийг дэмжингээд янз бүрийн эрэг тариад яваад байна штэ. Тэгж их мөнгө өргөхөд байвал бизнестэй хөрөнгө оруулах хэрэгтэй шүү дээ. Зүгээр орих. Би өөрөө мэдээд хийгээд хэлчихсэн юм. Аваа. Аав их ядарч байгаа. Ажлын талаар дараа яар. Энийг уучих аваа. Нэрээ огсоо их зүдэрч байх шиг байна лээ. Их хэцүү хөмөрний эзэн байсан. Тийм шүү. Энэ авгаа одоо
Аавыг дагуулж яваад тэр золигтой уулздаг болоо юу? Та хоёр огсууг манай морийг сургадаг гэдгийг мэдсэрөө ч хэлээгээргүй. Аава тийм биш ээ. Тийм дээ. Хөгшин амтнд нэгэнгүй хэлээд байх шаардлагагүй байх л да. Аава танд хэлээгүүд уучлаарай. Хичнээн та нарын хүүхдүүд салсан ч огсуу бидэнтэй хичнээн жил танил байлаа да. Аава. Та тэр айлд тэгж их чадуулсан хэрнээ танилын холбоо ярьж байгааргүй. Нэг мөсөө холбоогоо дааслах хэрэгтэй. Хүмүүсийн холбоо харилцаа тийм амархан тасардаг бол би чамтай энд ингээд зогсож явах уу? Юу? Энэ адилхан гэж үү дээ? Ер нь яахаараа тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй. Чиний оныг хаасаар байж ингэж хэлж байгаа хэрэг үү? Сони группийн захиралтай бид хууд ураг болчихвол манай дүүний гараад өгөх болно. Юм мэдж байж оролцож бай. Пак ерөнхий захирлаа. Би дүүний группийн захирал хан Тайман байна. Тийм үү. Тантай минт мэд хэрэгтэй байх гэж бодсон юм. Танаа охин манай Жээжүгийн амралтын газарт хичээгүй ажиллаж байгаа шүү. Манай хүүдээ их удаан хугацаа дотно байсныг мэдж байсан ч манай компани ажилд тусалж байгааг нь хараад өхөөрдөд байх юм аа. Таныг хэрвээ завтавал амралтын газар та өөрмөр байна. Та завтаа юу? Юу вэ? Та Дажигийн талаар хэр их юм мэдэх үү? Юу вэ? Бүгдийг мэдчихэжээ. Мэдчихээ юу? Соён хүчин үнэхэр дэндүү хүн юм аа. Дажи Дунжуу хоёрыг холбоотой байсныг мэдээд ямар байсан? Миний хэлж байсан үгийг санаж байна уу? Тэдний оронд өөрийгөө тавиад үзвэл ойлгож чадахгүй гэх зүйлгүй. Гэхдээ яг тулаад ирэхээр өөрийгөө л боддөг юм байна лээ. Би ойлгохоор шийдсэн юм аа. Эхнэр нөхөр байсан нь тийм чухал юм гэж үү? Салсан хэрнээ халамжилж та ч гэсэн тэгдүү. Тийм ч юм уу? Тийм болоод л би Мирэттэй байн холбогдоод байдаг юм болов. Салсан гэж бодсон чи уулзсаар л байна. 5 жил ийм байдалтай байна. Мэрийгээс салчхаагүй хэрэггүй. Мирэгийн ээж өөд болчихсон. Тэгээд Өөр төрөл садан байхгүй штэ. Оршуулгын ёслолд тусалж хаад ирсэн. та Мэрэд хангалттай их тусалж харж үзэж байсан. Одоо болох цаг нь болсон. Би хийх юма хийсэн гэж бодож байсан чи. Би буруугүй гэж бодсон ч тийм биш байж болох юм гэсэн бодол төрсөн юм. Өөрийнхөө ажлыг хийж ихэмсэх бардам аз жаргалтай байсан тэр эмэгтэйг ийм байдалд хүргэсэн хүн нь би бололтой. Яасан? Чи удаа байна? Гадаа байна? Гадаа гэж хаана? Юмуд бол хашгичж явах юм аа. Хаана байгааг мэдэж яах гээ хэлэхгүй шүү. Би мэдэхгүй байна. Ярих юм байна. Би одоо завгүй байна. Би болцоотой. Соён хүүхд золигтой уулзах гэж байна уу? Хэлэх юм байгаа бол гэртээ очиж байгаад хэл. Хөөе, чи тэр золигтой битгий уулз. Чи хэм болчоод золиг гэдэг байгаа юм? Тэгээд чи Жинянтай уулздаг байж намайг яагаад тэрнтэй битгий уулз гэдэг байгаа юм? Чи юу юм? Чи тэрнийг 7 хоногийн турш хаана өснө мэдэж байна уу? Тэнэг амтан.
Хэзээ ирсэн? Чиний өгсөн мөнгө хэрэггүй болчихлоо. Ээжийн мис засал амжилттай болсны дараа цэвэр агаартай газар байшин авч өгөх гэж байсан юм. Мөнгө өгсөнд бас оршуулгын ёслолд тусалсанд баярлалаа. Хэсэг хугацаанд эндээ бай. Хэрэгтэй юм байвал би Хэрэггүй дээ. Чи хийх юмаа хийсэн. Амьдрах газар байгаа болохоор санаа зовлтгүй. Бидний төгсгөл муухай байгаагүй үстэй. Сайн сууж байгаарай. Хин болчоод битгий уулзгээд байгаа. Мэрэ. Орж яваад ярилцъя. Мөнгөө маань буцааж өгөх гэж ирээ юу? Тийм бол заавал өөрөө ирэх шаардлагагүй шүү дээ. Хаашаа явахгүй. Юу хийх гээв? Чи ингэж явбал дахиад л архинд орно. Үгүй бол нөгөө эмээ уугаад эхэлнэ. Тэгж угаад нөгөө дээрх шиг Тэгээд дэрэгдээ байлгаж харах гээ юу? Тэгвэл намайг чиний хайр дурлалыг хараад суу гэж байгаа хэрэггүй. Би тийм ууж сэтгэлтэй хүн биш ээ. Мэрэ. Намайг тэгж дуутах бол намайг өрөвдсөн харцаар харах хэрэггүй. Би чам руу тэмүүлэх зүйл хийгээд. Чиний хувьд намайг багтаах цай байхгүй шүү дээ. Санаа зовлтгүй дээ. Би дахиж арх ууж нойрны юм уухгүй. Чи санаа зовх юм би болгоод байна шүү дээ. Үргэлж тэгдэг байсан. Тийм болохоор чамайг зүгээр орхиж чадахгүй. Явуул чадахгүй. Энэ чиний хүсэж байгаагүй зүйл байсан ч харин би хүсэж байна. Өөр хараад байх юм байгаа хэрэггүй. Ахта ярих юм байсан юмсан. Асуух юм байсан. Яагаад холбоо барьж болохгүй байсныг нь хаашаа явсныг нь Тэр эмэгтэйгээ ээж нөөд болсон болохоор оншилгын ёслолтод туслах гэж чамтай хамт аялаар явуулгүй бас холбоо өрөлгүй алга болчихсон юм. би ахаас өөрөөс нь асуух болно. Чи тэнэг юм. Өөрөө ухаангүй гэнэ үү? Бодол сэтгэж чадахгүй нь үү? Хичнээн одоо чадуулж яаж ухаан суух гээ. Соо Янхуу тэр эмэгтэйг салаагүй. Хараад мэдэхгүй нэг юу?
энийг мэдэх үү? Эрэгтэй хүний чигчийн хуруу эмэгтэйгийнхээ ядам хуруутай адилхан байвал заяаны хайнууд байдаг гэсэн. 다시 사랑해 내 마음 안에 한 사람 Би эрт ирлээ гэж бодсон юмсан. Өчигдөр тэр хүнд их хэцүү зүйл тохиолдсон юм аа. Би дэрэгд нь байхгүй болохгүй бол та. Хэр удаан? Тэр хүнд хайртай хэрэггүй? Мэдэхгүй. Дууссан гэж бодож байсан ч санаа зовж халамжлахгүй бол болохгүй юм шиг санагдчих. Ийм байдалтай чамтай уулзах нь бид бүгдэд хэцүү байх бололтой. Би чамд ингэж хэлж байгаа нь хичнээн хуваа хичээсэн юм болохыг мэдж байгаа ч чамтай уулзрахад сэтгэл минь догдолж бас аз жаргалтай байсан. Яагаад өнгөрсөн цаг дээр хэлээд байгаа юм бэ? Таны тэр хүнийг халамжилж байгаа сэтгэлийг би ойлгож байна. Тэгэд ч би хүлээж чадна. Хүлээж бай. Битгий хүлээ. Унтаж амарч чадсан уу? Уух юм бэлдээдгий. Би маргааш эндээс явна. Миний нэр дээр байгаа орон сууцыг Битгий яв.
Би чамд анхаарал тавьдгүй байж. Би хүндий байна гэдгийг мэдж байсан хэрнээ зөвхөн чиний буруу гэж бодож би огтхонч сэтгэл гаргаагүй. Ийм байдалд хүрсэнд миний буруу ч байгаа. Яг үрдих шигэ болохгүй байж мэдгч. Хоёулаа хичээцгээе. Хэцүү байвал хэн хэнийхээ ая тал тааруулъя. Тийм байсан ч хэцүү байвал тэр үед бодож үзцгээе. Чи яагаад эм тэнийг юм? Явна гэж байхад зүгээр л явуулах хэрэгтэй шүү дээ. Бас яагаад намайг барьж хариад байгаа? Яах гэв? Тэр орон сууцыг хамтдаа шийдвэцгээе. Би төв салбар руу явах ажилтай л да. Чамайг барьж болохгүй юмсан. Дэндүү ичхүргүй хэрэг шүү дээ. Гэхдээ би ганцаараа байна гэхээс айж байна. Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Ой, чи уцаач явахгүй хаана юу хийж яваад ирж байгаа юм? Миний үгийг сонсохгүй байна уу? Яагаад уцаа авахгүй байгаа юм бэ? Ядаж толгоо угаагач. Саяхан угаасан юмсан. Буруу харуулчих. Хантаа за. Буруу харуулад өмсч гэж. Тийм байна. Ихчээ! Ихчээ! Та хоол идэхгүй мүү? Хэд хоног хоол идсэнгүү? Хоолж идэхгүй, усч уухгүй. Үсэж өгөхгүй юу? Дотор муу байна. Зүгийн бал сүү байгаа болохоор хичээлээ дуусгаад шууд гэртээ ирээрэй. Битгий оройтоорой. Та өөрийгөө л хичээ. Зүгээр л үргэлжлүүлж хэл. Гольфын талбай өргөдөхөөс гадна хийх ажил маш их байна. Тийм байхад соён хуцаа хэлэг эрх хүртэл хүлээх ёстой болж байна уу? Гольфын талбайг өргөдөх ажлыг дараа жилээс эхлэх болно. Френцийн хүмүүс байхгүй байсан ч манай амралтын газар амжилттай ажиллаж байгаа. Харал та. Тэрний 7 хоног байхгүй байхад манай амралтын газар асуудал үүссэн байна уу? Хамтарсан гэрээ байгуулж чад байхад яаж тэдэнгүүгээр ажлаа үргэлжлүүлэх болж байна. Тэрнээс гадна соо захирал Америк дахь төв салбараасаа илүү манай амралтын газар санаа тавьж байгаа. Тийм бол тэр хэвээрээ бай гэж хэлэхгүй юу? Нөгөө ий даажи наадмын ажлыг хийж чадахгүй гэсэн. Яагаад? Юунаас болж? Тэрийг би яаж мэддэг ямар нэгэн шалтгаан байгаа болоод л. Зүгээр л. Хандрага. Би өнөөдөр заавал нэг юмыг
Дараа сонсъё. Энэ хүний гэдэг. Аюу. Өдрийн хоолд эндүү их байсан юм. Үлдсэнийг аваад ирлээ. Ид. Баярлалаа. Дараа иднэ. Чубаб болохоор одоо идэх ёстой юмсан. Муудчихж магадгүй. Дахиад идмээр байвал хэлээрээ. Би орой аваад ирээ. Хэрэггүй. Би чубавт тийм ч их дуртай биш. Түүхий загас будаа хоёр тусдаа байх нь дээр. Хольж идэхэр амд нь онцгүй байдгийн. Онцгүй өчгээд яах гэж амруугаа чихээд байгаа юм. Чи өөрөө ид гээдтэй. Танаа бялуу их амттай юм байна лээ. Дараа аваад ирэхгүй юу? Аваад ирээрэй гинэ. Юм болдвол аваад ирээрээ гих гэсэн юм аа. Чи наадмын ажлыг хийхгүй хэрэггүй. Тэр байна. Би дэндүү их цагийн ажил хийдэг болохоор ядарч байна. Гэр орондоо ч анхаарал тавьж чадахгүй. Тийм болохоор ухаантай байж үз. Энэ ажлаа хий. Би энэ нарийн бичигт хэлчихсэн. Хүсэхгүй байна. Яагаад хүсэхгүй байна гэж юунаас болж тэрв? Би тэсээ дөнгөрий гэж бодож байсан юм. Дунжуу. Өнгөрсөн 7 хоногт байснаас нэг их өөрчлөлтөг байх чинь. Албаар удаа хийж байгаа маа. Чамайг сөүл рүү явах үедээ тааруулах гэсэн. Зөвшөөрлийн бичгүүдийг авчихвал хизээч явж мэдэн штэ. Зөвшөөрлийн бичгүүдийг авах хүртлээр даажигийн гэрт байх ёстой хэрэггүй. Юунд ингэтлийг сандарсан бэ? Сандрах хэрэггүй. Зүгээр л асуусан. Хэсэг хугацаанд тэхэл байх. Санаагч нь зовоогоод байна уу? Үнийг хэлэхэд тэгжил байна. Нөгөө Энэ сандарсандаа юу ч хэлж чадахгүй байгаа хан Дунжуугийн царай байх нэ. Хадгалчих юм. чи яагаад түнээр ингэж дааж гинж өгдөг юм бэ? Хөгжилтэй байна уу? Дайжи энхүү ахаас салчихсан. Тэрний хажууд хуучин нөхөр нь байна. Ямар ч тач чи даажид санаа тавьсаар байх болно. Би энэс илүү ноцтой хүлээж авбал сонирхолгүй шүү. Одоо яах гэж байна? Сард Багдаа гэхэд 500 мянган эдэн штэж идэж байна. Баахаас өөр юм мэдгүй тэр амтыг яах гэж байна да? Одоо болж үзээ. Дайжи энэ морийг тэмцээнд оруулна гэсэн шүү дээ. Моринд сэтгэл зүйн эмчилгээ хийж байгаа бичлэг үзсэн юм. Шинж тэмдэг нь Форесттэй адилхан юм байна лээ. Би эмчилнэ. Давхиж чадна. Тийм шүү. Даажи тэрэнд их сэтгэл гаргаж байгаа. Жаахан хүлээч. Тэр давхиж л таараа. Эзээ. 어느 세월에 Хэзээ тэгээд авах юм? Японд очиод эмчлүүлнэ энэ төр гэдээ байсан. Хөөе. Би чамд ингэж хэлхийг хүсээгүй юм. Чи хичнээн үерхэ байсан байлаа гэд албан ажил, хувийн хэрэг хоёроор ялгаж салгаж сурах хэрэгтэй. Тэмцэн удахгүй болох гэж байна. Чи тэрнийг 7 хоногт хэдэн удаа сааж бэлдсэн. Ой явцгаая. Би шараа хэрэгээр дайлаа явцгаая. Тийм шүү, шараа хэрэг ууцгаая. Урд явал та. Тавил та. Ой, би чиний хичээнгүй замд найдаад морио даатгсан. Чи ингэж болохгүй байх шүү. Явал та яв.
Нэртэйгэр нь энтхийн хүмүүс найз залуудаа хаягдсан гэж зарлаад явууч. Та цаашид ингэж үзээрэй. Би ямар ч хэрэг тарьж магадгүй шүү. Ойлгов уу? Гэхдээ бодох тусам уур хүрээд байгаа юм. Одоо болж үзээ. Гэхдээ даажи ямар албаар тэгсэн биш дээ. Даажи бишээ. Тэр амралтын гадны залуу хэлээд байна. Эхнэр нь амьд байхад аяллаар явна энэ тэрийгээ түүхтийн сэтгэлийг хөдөлгөөд л тэр өрөвдөлтөө охиныг шүү. Тийм болохоор чи тэрнийг зовоохон болоо. Тэрэнд хангалттай хэцүү байгаа. Сэтгэл нь хичнээн хөвдөж байгаа болоо. Ийм юм болчихсон юм бол хуучин нөхөртөөгөө нийлэх гээд үзэж болдгоо юм бах та. Тэр нөхөр даажиг халамжилдаг юм шиг байсан. Дунжуу чи найз бүсгүйтэй штэ. Гэхдээ тэгвэл хоёуланд нь аягдчихсан эргүү. Тэгвэл би мөрө хинд зарах болж байна. Тэр хоёр хоёулаа миний морийг худалдаж авна гэд жүндэг ээж. Би одоо яах вэ? Юу аавна гэдэг юм бэ? Өөрөө худалдаж авчихад одоо явж үз. Яагаад хүн рүү ашигчаад байгаа юм бэ? Эсэнтээ өмдөндөө шээс алдах шахлаа шүү. Одоо болно дөө. Дахиад авах уу? Халуурч өгнө үү байна уу? Өөрөө мэд. Юу болов? Босоотрээ, эмнэлэг явъя. Хэрэггүй. Эм уучихна. Юм мэдчихэж юм уу үсттэй? Би өөрөө мэдээ. Би тамирдаад л ингэж байгаа юм. Удахгүй зүгээр болчихно. Заавал ингэ хэрэгтэй гэж юу? Тэр зөлөгтэй хэр удаа уулзсан болоод ингэж байгаа юм бэ? Надад ийм байдлаа харуулах ёстой гэж юу? Би жоохон тиймэрхүү зантай хүн штэ. Хүнч таньж мэдэхгүй. Удаагүй боловч надад сайхан байсан. Тийм мэдрэмж төрдгийг би мартсан байж. Ахтаа уучраад би юу л яриад байна да. Ийм байдлаа харуулж байгаад уучлаарай. Сайн байсныхаа хэрээр мартахад цаг хугацаа их шаардлагадаг бололтой. Даажигаас бүр өмсөн салчихсан гэж юу? Дахиад бодож үзэж болохгүй юу? Ажлын тайлбар дээр багахан асуудал байсан болохоор хурлаа ихээр болсон юм. Та ч гэсэн хуралд оролцоорой. Хариуцлагаасаа мод хайртай хүний халах нь тэнэг үйлдэл үүдтэй. Ингэж хэлээ гэж бодоогүй маа. Даажи өөрт чинь их сайн. Та ч гэсэн даажи сайн шүү дээ. Тийм болохоор яагаад Та ч гэсэн хариуцлагаа мэдрээд ингэж байгаа юу? Бидний хэрэгт оролцож байгаа нь ганц хариуцлагаас болж байгаа гэж хэлж чадах уу? Харин би тийм биш. Би энэ хоёр хүнийг хангалттай жинлэж үзсэн. Илүү хазаасан талаа сонгосон төдий. би их том алдаа гаргасан байна. Эхнэр чинь хэнд байгаа юм шүү? Арай дэмдэж байгаа юм шүү. Жээж барал дээр ганц энэ газар байдгүй юм. Ингэж болохгүй шүү дээ. Тэрнийг дахин өөрийнхөө жиндүр дээр битгий тавиарай. Чи дахиж тэрнийг зовоох юм бол тэр үед зүгээр өнгөрүүлэхгүй гэж мэдэрэй.
Энэ ажлаасаа гар. Би завгүй байна. Эдэж тижэл ирвэл цэцлэх ёстой. Энд ажилласаар байх хэрэггүй. Түрүүний байдлыг харсаар байж юу? Би мөнгө олох ёстой. Сэтгэлээ дааж ажил хийхээр тийм завтай хүн биш. Дахиад л мөнгө. Мөнгө гинэ. Тэгвэл би өгье. Би. Өрөвдөлтэй хүнд санаа тавьж байгаад баярлалаа. Одоо болж үз. Чамаар хангалттай их туслуулж байгаагаа мэдэж байна. Энээс өөр хэлж чадахгүй нь. Би одоо Намайг тайв арих. Чи хэм болоод миний хэрэгт оролцоод байгаа юм? Яах гэж атаа уулзав? Би чамаас ахын сэтгэлийг эргүүлээд өг гэж гуйчихаа юу? Чи юу юм? Чи хийн? харин тийм ээ. Би юу юм бол? Би юу л хийгээд байна та? Ахын сэтгэлийг л хүлээж авъя гэж хэлээрээ. Зүгээр л хариуцаад авчихж болохгүй гэж үү? Морийг өөр хөвгчийг хайрладаг хүнд шагналаас олж морь зовоож идэг газар тохирно гэж үү те? Хүсэхгүй байсан ч хийхгүйгээд яах вэ? Хийхийг хүссэн юм хийж амьдрах болно гэж юу? Дахиад сайн бодоод үзэлтэй. Тань шиг чадварлаг сургагч манай амралтын газарт байх хэрэгтэй байна. Богшима. Би та нараас тусламж авч чадахгүй. Ах та хоёртой худург болохоос өмнө холбоотой байсан ч даажигийн хадмуудаар туслуулахыг хүсэхгүй байна. Даажи дунжуугаас салснаасаа хойш их зовсон. Арай гэж мартаж байхад нь сануулахыг би хүсэхгүй байна. Үнэхээр хүсэхгүй байна. Яатагтай. Та сайн байна уу? Арх ууж байгаа хэрэг. Тийм ээ. Ууж байна. Хэцүү байгаа хэрэг үү? Сэлгүүцхээс өөр мэддэггүй байсан хүн ажил хийгээд эхлэхээр юу хийх ёстойгоо, юу хийх ёсгүйгээ мэдхээ байж юм аа. Тийм болохоор хэцүү байна. Яг ингээд бүх юм зогсчихвол сайхан байхсан. Тэгж болохгүй байна. Яагаад ингэж зовж амьдрдаг юм бол? Яагаад? Ээж миний уур хурч байна. Хэцүү боловч би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Мэдэх юм алга. Огтхон ч мэдэхгүй. Өглөөний цай бэлтчихлээ. Эдэд яв. Чиний дуртай өндөгний царсаамгийг хийчихсэн. Хэрэггүй. Өчтөр би алдаа гаргасан байна лээ. Чиний хэлдэг зөв. Би оролцох шаардлагагүй байж. Уучлаарай.
Энд ажилдаг хэрэг үү? Энэ тэнд ажилдгийн хаан ч хамаагүй. Би байр сууцаа олох хүртлээр энд байх юм шиг байна. Тэгэд намайг энэ ажлаас гар гэж байгаа юугүй. Тэгж хэлэх гээгүй. Тэгвэл надтай юу ярих гэсэн? 하실 얘기가 뭔데요? Харин тийм ээ. Би дэмий юм хийсэн бололтой. Та надтай урдынхыг бодвол хүндэтгэлтэй харьцаж хаан байх талаараа ярьж байгаа ч 묵으시는지 친절하게 би огтхон ч 알려주셨지만 талархахгүй байна. 거든요? Бид ингээд тухтаа нарахгүй ярьж зогсох харьцаатай хүмүүс биш шүү дээ. 아니잖아요. Тийм болохоор намайг харсан ч хараагүй юм шиг өнгөрч бай. Гуйж байна. Урдын адил хөөрхөн хിവэрэ байна шүү. Нэг л тухгүй ах чинь. 조금 차가웠던 새벽 너무 늦었다고 보채는 너를 보며 일부러 멀리 돌아갔던 익숙했던 길 단 한 번도 넘는 내가 될 거라 잠시라도 Дунжуугийн хилдэг зөв байж. Энэ ажлаас гарах хэрэгтэй юм байна. 시간이 흐르면 하루 일 없었듯이 Эргэж харж болохгүй шүү. Эргэж харж болохгүй. Эргэж 아직도 가끔씩 битгий эргэж хар гэд байхад 주던 널 잊지 못해 찾아가는 길 단 한 번도 넘는 내가 될 거라 잠시라도 생각 못했어 언젠가는 시간이 흐르면 아무 일 없었듯이 기억하지 못하고 난 살 수 있을까 за багшаа та сайн сууж байсан уу? Даанг хичээлдээ ирсэнгүй. Холбоож урьж болохгүй байна. Гэртээ байгаа мó? Дайна сургуультай явсан штэ. Өдөржингөө болзоонд явъя гэд байсан. Ердөө 5 цаг болж байна шүү дээ. Би явмаар л байна. Ажилчид надад уурлах баха. Намайг байхгүй бол ажил урагшлахгүй шүү дээ. Юунд дуудлага болоод түрүүнээс хойш авахгүй байгаа. Авахгүй байж болно. Маргааш утсаар ярий. Үнсэлцсний дараа хаанхны болзоо шүү дээ. Маргааш уцаар яригээд л болчихдог хэрэг үү? Тийм ч юм уу? Чи өөрөө мэдээд хийчих юм шүү дээ. Гэнэт намайг санаа юу? Яагаад байнга залгаад байгаа юм бэ? Зэна. Зэна. Чи дайныг хараагүй үз. Үгүй. Хамт хайцгаая.
Уучлаарай. Юунд тэг зовж амьдрэх юм бол доо. Ээж миний уур хурч байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Танд юм хэрэг болоо юу? Үгүй. Суу. Хэд хоног царайч нэх баргар байла. Юун санаа зовсон юм? Би чинь өвдөн. Дотроо удаа хадгалах хэрэггүй шүү. Аава. Дунжууг жээжүүд удаан байлгаж болохгүй бололтой. Сөүл рүү дуутаад ирүүлэхгүй юу? Яасан? Дунжуу одоо даажитай хамт байгаа. Хинтээ хамт байгаа гинэ? Дунжуугийн байгаа бэлчээрийн газар, даажигийн бэлчээрийн газар гэсэн. Дунжуу даажигийн гэрт байгаа. Чамаг олдгийн бол 한 달만 기다릴게. 더 이상은 나 싫어. 그 아이 가볍게 만난 거 아니야. 하루 종일 아저씨 생각밖에 안 나요. 다시 오면 안 돼요? 아직도 정신 못 차린 거야? 그 자식을 왜 따라가? 다지 때문에 이러는 거 지나치다고 생각하지 않아요? 내가 경고했었죠. 다시 한번 얘 가지고 장난치면 진짜 당신 가만 안 둬. 결국 자네가 해야 할 일은 회장님과 그 재산을 지켜내는 일이야. 잠깐 앉아봐요. 주말에 파티가 있어요. 같이 갈 생각 있으면 내일쯤 연락해요. 야, 우리 색시 죽인다. 이건 아무것도 아니야. 더 죽이는 게 있거든. 제가 할 수 있는 건 유 대표님 저걸 제거하는 것뿐이죠. 할 수 있는 데까지 해보세요. 인생 뭐 있냐? 한 방에 역전하면 그만이지. 역작전을 쓰는 겁니다. 작전에 작전을 거는 거. 필요한 자금은 내가 들 테니까 어디 한번 해보세요.